боловсрал телевиз Айсландтай хамтран та бүхэндээ хүргэж байгаа. Уралдаантай Цингэнтэй хадуу тоглооны нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Тэгэхээр би хаана байна вэ гэвэл бид бүхэн 100-100-аатай өдрүүд болон амьдралынхаа аз жаргалтай мөчүүдийг өнгөрүүлдэг цэцэрлэг түрээлэн дээрээс нэвтрүүлгээ хүргэж байгаа байлаа. Ингээд өнөөдрийн оролцогчд маань хадуу тоглоомын хатуу дивжин дээр байна. Ямар уран бүтээлч хүрэлцэн ирснийг хамтдаа сонирхын угтаа авцгаая. Боловсрал телевиз болон Айсландтай хамтран хүргэж байгаа хатуу тоглооны нэвтрүүлгийн ээлж дугаарын оролцогчд бол дандаа жүжигчд байгаа. Тий. Яа. За миний баруун талд ногоон өмсгөлтэй жанчин багтлагчтай ямар баг вэ? Сүрсэн базаа баг. Сүрсэн базаа багийнхан. За багийн гишүүдэд танилцуулаач. За манай жүжигчин Жинжима, жүжигчин Отхон Баяр. Бид нэр зүгээр сөрнөө л гэсэн баг. За ер нь спортонд хэрэг. Спорт нь гацаад нэг үү? Гайгүй манайхан гайгүй. За танаа багийн ахлагч юм бэ? Одноо юу? За одноо багийнхаа гишүүдийг танилцуулъя. За манай эмоцийн мөрөөдлийн театрын 2 залуу уран бүтээлчд оролцож байгаа. Мөн би оролцож байна. Манай 3 багийн нэр Бэчи манах юм байхгүй. Албатай манах. Юу юм бэ наач? Нэг их сото өнгөрсөн. Орой мөрөтэй тэ. Ойлгомжтой бид нар яахгүй. За манай багийн өрөө багтаа зам бидний авч байгаа. За тийм ээ. Ийм хоёр баг бол хоорондоо өрсөлдөд бэлэн болсон байна. Багийн ахлагч нар хоорондоо хуруудаад аль нь төрүүлж гүөх вэ гэдгийг шатах хэрэгтэй байгаамаа. За цогоо турах юм те. За нэгээр турна. За. Яахгүй. За 5 цагийн дараа гэж хуруучих. За ингээд танаа багийнхыг эхлэхээр боллоо. За амжилт хүсье. Эхлээд багийн гишүүдээс аль нь төрүүлж гүөхөр болоод нөө? зулаа. Зулаа юм уу? Яагаад? Би бол багада их спортлог байсан. Юу нь бол өөрийнхөө үеийн залуучуудыг бол юу нас тийм дандаа юм тэнцэн дандаа төрүүлж явдаг байсан. Тийм. Нол миний үе, энэ бол бидний үе. Ер нь бол рекорд 1 минут 5 секунд байд юм лээ. Чи ер нь хэдэн ирийн хугацаанд гүйж чадна гэж амлалтыг үзэгчдэд өгч чадах уу? 1 минут 5 секунд гэдэг бол миний хувьд арай л хугацаа санагч. Аваач хоёр зөрхийдээ гайг байгаа. Ордол үзье. Амар сериус тий. За болохоор 5 минут санагтаад. За ингээд эхлэе. Хамгийн эхлээд зулаа даалгавраа гүйцэтгэх хэрэгтэй. Амжилт хүсье. За ингээд нэгэн тэгэлсэн одоо өнгөрсөн багийн хамгийн ихний тамирчин болвол мөрөөдлийн театрын жүжигчин Зулаа. За Зулаа бол их тийм ам бардан байсан одоо хамгийн гол хэрхэн даалгавраа гүйцэтгэх нь хамтаа харцгаая. За нэгэн эхэлсэн одоо өнгөрсөн багийн хувьд бол нэлээд бэлтгэл бол их муутай байгаа гэж өөрсдөө хэлжсэн боловч гүйлтэн дээр одоо хэр байх нь хажигдж л бай. За амжилттай гулглаа. Одоо бол мэдээж бөмбөлөг хэсэг байгаа. Бөмбөлөг хэсэг дээр за энэ дээр унчлаа. Их тийм валяр унж харагдана. За ер нь бол энэ бөмбөлгнөөс унах юм бол нэг удаа дахиж эхнээс нь явах боломжтой байгаа. Хоёр дахь унах юм бол шууд автоматар 1 минутын торгуул орж байгаа. Сануулга хэлмээр байна. За ингээд зулаа маань бол амжилттай 2 унснаар багтаа 1 минутын торгуул авч их уул руу гүйж байгаа харагданаа. За ер нь бол манай урлагийнхан маань бол харьцангуй хөдөлгөөн бол яг нуулгүй хэлэхэд бол багтай байгаа нь ажиглагдж байсан. Энэ wipe out хэсэг дээр бол яалтчгүй эцэж ядарч за нэлээд амьсгаатай орж ирж байгаа харагдчихсан. За гэхдээ бол тэр бол янз янз. За энд бол ерөөсөө өнгөрсөөр бол орж ирж байна. За энэ бол галдуулын оргил хэсэг дээр нэлээд сурамгай дөрвөн хөлсөөр байгаа гарч ирж барайнд орж ирж конопыг дарснаар цаг үлдгэглээ. Конопо дарснаар цаг. За 2 минут 12 секундэд гүйцэтгэсэн байна. Мундаг гүйсэн байна. Торгуул. За нэг торгуултай. Торгуултай. За хамгийн хэцүү хэсэг нь аль нь вэ? Цаг бороо авсан болохоор бүгд хэцүү. Алтрага ихтэй байна уу? Тэлтгэгт. Хамгийн амархан нь аль вэ? Тэр нэг хавцал.
эсрэг талын багийг хараад байхад энэ дэр их нуруу нам юм. Тэгээ арай манайхаа арай нуруулаг бас царайлаг юм. Тэгээд асуудал байхгүй. За амжилт. За. За цогтойгүйгээ гарлаа. За Emots production-ы жүжигчин цогтоо. За цогтойгийн хувьд бол нэлээд бие тамирын спортоор бол огт хичээлдэггүй гэж. За тэгэхээр Emots production-ы залуу уран бүтээл цогтойгийн хувьд бас сошиал ертөнцөөр их сонирхолтой бичлэгүүдийг гаргаж бид бүхнийг бол баясгадгийг одоо Facebook-чд улаан Facebook-чд бол сайн амтахгүй мэднэ. За мөн залуу жүжигчин гэдэг утгаараа маш тийм авьяаслаг. За манай үндэстэн эснуудын одоо хэлээр их сурамгаа дуурайж ярьдаг бас авьяастай залуу байгаа. За ингээд хамгийн гол ажил бол мэдээж өмнөд хэсэг дээр бол бөмбөгөн дээр их гой ойч байна. Дараах хэсэг рүү болгоомжтой явж байна. За эндээс нь хамгийн гол зүйл бол мэдээж унахгүй байх хэрэгтэй. За их болгоомжтой яваад байгаа. Унаад 2 удаа унах юм бол 1 минутын торгуул учрах учраас бас харьцангуй торгуулахгүй байх юм бол маш ашигтай байгаад байгаа нь тодорхой юм аа. За ингээд дээшээгээ их уул хэсэг рүү авирч байна. За өнөөдрийн баг бол дандаа жүжигчдийн баг өнөөдрийн хатуу тоглоом нэвтрүүлгийн 3 дугаарын зочноор өргөдөн оролцож байгаа. За нийтдээ бол 8 баг оролцож байгаа. 8 багаас хамгийн бага хугацаанд зайгаа туулсан тэрхүү баг бол аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болно гэсэн үг. За өнөөдрийн хувьд бол эсрэг бага хоцсон тохиолдолд манай Айсландын зүгээс бас уран бүтээлчидтэй 500 мянган төгрөгийг бас авиас чадвар хурд хүчийн үнэлээд бол бэлэг болгон өгж байгаа. Тэгэхээр эсрэг бага хожиход хэрэгтэй даалгаврыг амжилттай гүйцэтгэх юм бол шууд 500 мянган төгрөгийг бас шууд авах боломжтой болж байгаамаа. За ингээд цогтоо маань бол харьцангуй амжилттай хурдан явлаа гэж би дүгнэж байна. Ингээд цаг зогсох хүч иржээ. Цаг. За 2 минут 43 секунд. Торгуул байхгүй. Торгуул байхгүй. Яа мондаг. За гүүхэд хэр вэ хамсгаач. Хамсгаач. Бас хэцүү юм байна. Яалч хатуу тоглоом юм байна. За одноо анхааранда гарлаа. Улсын драм эрдмийн театрын жүжигчин Одон Чимэг. За одногийн хувьд бас нэлээд бас хөдөлгөөний эвсэл бол дайжгүй. Жүжигчин хүн гэдэг утгаараа бас нэлээд ангийн бэлтгэлтэй байдаг тайзны хөдөлгөөн хийдэг учраас харьцангуй гайгүй байлаа гэж би бас хувьдаа дүгнээд байгаа. За тэгэхээр бол жүжигчин Одногийн хувьд манай боловсрал визийн бас харьяа тийм ээ Lego Pictures-ийн кино компани олон ангит сериал болох Гэрлэн дохой киноны бас гол дүрүүдийг бүтээсэн. За энэ дээр бол гიშггүй дээгүүр нь давах ёстой байдаг. Дээр нь сууснаар алга боллоо. За энэ дээр бол шууд автоматар 1 минутын торгуулаа авчиж байгаа юм байна. За ингээд их уул хэсэг рүү жүжигчин Одноо маань дээшээ авирч байна. Тонготхгүй 9-р сарын дундаас Lego Pictures-ийн Гэрлэн дохой олон ангит кино маш сонирхолтой кино байгаа. Энэ киног та бүхэн шимтэн үзээрэй гэж уриалж байна. За Одногийн тавцал хэсгээр хэрхэн гарч байна хамтдаа харъя. За нүдэн бүлтийгээд гүгээд байна. Нилээ молгомжтой явж шүү бас. За энэ дээр эхний үе бол харьцангуй гайгүй байгаа. Хоёр дахь үеэс бол даалгавар хатуу тоглоом гэдэг утгаараа нилээн хүндэрч ирж байгаа. За их болгоомжтой явж байна. Энэ бол галтуулын оргил хэсэг заа харамсалтай унчлаа алга болоод ирсэн хайцсан бай. За ингээд хоёр дахь боломжийг бол үүсгэж байгаа. Энэ бол энэ хоёр дахь боломжийг ашиглаж чадахгүй унах юм бол автоматар шууд 1 минутын торгуул унах хэрэгтэй байгаа. Гэхдээ даалгаврыг амжилттай гүйцэтгэлээ гэж шүүгч галаагийн хувьд үтсэн бололтой. За нилээн царай нь бараалттай ягаалттай орж иж канопыг дарснаар цаг зогсох болно. За цаг. За яг 3 минут. Тэгээ нэг торгуултаа байгаа. За нэг торгуултаа 3 минут. За Одноо яасан гайгүй юу? Амар бахартай юм байна. Аха. Нөгөө өрсөлдөгч магтаа хандаж өгч хэлмээр. Бархуул гэж юм лээ. Таагуурын хувьд ер нь хэр спортлог гэж өөрсдөө хэлэх вэ? Ер нь спортлогоо. Ханаас нэгж инээдэг нь яаж? Бодлонтой Гүү зүгээр спортлог. танаа багийн хэн эхлэхээр болсон? Би эхлэе. За Жанчив эхлэхээр болсон. За Жанчивтай амжилт хүсье. За Жанчив гүгээд гарлаа. Мааз хамтлагийн дуучин, Мааз продакшны жүжигчин, Маазрахыг залуу Жанчив дээшээ гарах гад гарч чадахгүй л байгаад байна. За Жанчивд бол ер нь их тийм өндөрдөө хүн бол биш эсэргээр хүн байгаа. Тэгэхээр одоо хэр хурдтай бай гэдэг хамгийн гол нь түүний өөрийнхөө хурданд найдаж гүөх шаардлагатай байгаад байгааг анзаарч байгаах. Ер нь
За гулгалтын хувьд бол нэлээд техникийн зөв гулгаж байна. Ингэртэй гараа аваад гулгах хэрэгтэй байгаа. За манай маа цамтлагийн залуучууд маань бол бас шинэхэн уран бүтээлээ кино театруудаар гаргаад удаагүй байгаа. За зөв. Эхнийхийг бол яг дөрвийн дагуу хараач. Тэгэхээр бөмбөг дээр сайхан наадж явлаа. Хоёр дахь бөмбөгөөр бол зөв техниктэй яваад байна уу да гэж би өөртөө дүгнэж байна. За тэгэхээр та хүмүүс би дурдмаар байна. Уран сайхны киногоос кино театруудаар очиж үзээрэй. Залуучдын залуу уран бүтээлчдийн цоошинлог уран бүтээлийг дэмжээрэй гэж бас уран бүтээлчний хувьд уриалж байна. За их уул эсгээр амжилттай явсан одоо доошогоо ингэртэй гараа тавиад гулгах ёстой байгаа. Ирүү баг зэргийн доошоо хавцал хэсэг рүү орж байна. За өнөөдрийн хувьд бол бас тийм дулаахан өдөр байгаагүй сэрвтэр өдөр байсан байгаа учраас бас манай оролцогчдын хувьд жоохон биений хувьд одоо тийм цацалтын байдалтай байсан болов уу гэж би бас дүгнэж байгаа. За төгсгөлийг хальт гიშгсэн гэвч нурууны бядар тэсэн үлдэж даалгаврыг амжилттай гүйцэтгэж канопиг дарснаар цаг зогсголноо. Цаг 2 минут 7 секунд. Торгууд байх. Оо баяр хүргэе. За үлцэн хоёртой зөвлөгөө өгөөч. За хоёроо гол нь 50. Гэхдээ маш их хурдтай. Байхад ер нь бол гайгүй. Хурдтай. За үзэгч та бүхэн манай залуу жүжигчин Жинжимата танилцсан. Учрын өгөх юм бол манай Хүлээгүү Pictures-ийн Цагаан хадаг нэртэй гайхалтай кинонд бол тоглосон байгаа. За Жуудачийн бүсгүйн амьдрал, бодит амьдралаар хийсэн кино гэдэг байгаа шүү дээ. Чи энэ киноны талаараас үзэгч жоох мэдээлэл өгөөч. За тэгээд Цагаан хадаг кино маань бол анх хагас жилийн өмнөөс бол яг яригдаж хийгдэж эхлэн гэж төлөвлөж байсан. Тэгээд хийгдсэний эцээр 5 сараас зураг авалт маань амжилттай хийгдээд энэ бол мэдээж тамирчны Жуудач эмэгтэйгийн бодит амьдралаас сэтүүлсэн түүх бөгөөд үзэгчдэд маш их сонирхолтой байх хаа гэж бодож байна. Тэгээд би бол өөрөө бол яг л Жуудач хүн яаж амьдрал төглөө босоод яг бүхий л зүйлээр нь одоо ингэж судалж туршилж яг тэрний үндснэр бол энэ дөрөг болох гаргасан гэж бодчих. Яг бодит хүнийх нь нэр нь хий. Одоо саяны Рио Жанейро те 2016 оны Олимпиад мөнгөн медаль авсан Дорцорингийн Сумья. За залуу жүжигчин Жинжима гараанда гарлаа. За Жинжима бол та бүхэн сая сонслоо. Кинонд жудоочин тамирчин хүний дүр тоглосон болохоор мэдээж кино зураг авалтан дээр байнгын бэлтгэлтэй байсан бах. Энэ удаагийн хатуу тоглоомын саад бэрхшээл бол харьцангуй гайгүй болов гэж би бодож байна. Ер нь хөнгөн шингийн юм байна. Та бүхэн харж байгаа бах. За ингээд хамгийн хэцүү хэсэг болох. За энэ дээр л дандаа манай жүжигч уран бүтээлчд маань алдаа гаргаж давж харих хэвээр энэ дээр шууд гიშгснээр доошгоо шууд нисэн одоод байгаа юм да. За ингээд бөмбөг хэсэгт бол 2 дахь боломжийг за ингээ унсаа. Сүүлийн бөмбөг үлдсэн. За үнэхээр баг хийхгүй байх шиг байна. За их уул хэсэг рүү манай залуу жүжигчин Жинжима маань гүйж байна. Жинжима маань бол даалгавраа гүйцэтгэсээр хамгийн сүүлийн даваа болох галдуулын оргил хэсэг дээгүүр уралдаж байгаагаа умартан мартсан мэт удаан хөдөлж явнаа. За энийг даваад хурж ирж канопиг дарснаар шүүгч гадаа цагийг тэмдэглэж зарлах ёстой. За даваад гараад ирлээ. За канопо дарах ёстой байгаа. Цаг. За айшуу зогсоорой. За манай Жинжимагийн амжилтыг хэлээч. Жинжима 3 минут 5 секунд төгний тургуултаа байгаа. Нэг таргуултаа. За яаж Жинжима гайгүй юу? За отгоо. За түүний хочнол тоёгоо. За жүжигчээ отгоо. За эхний орлогоор унчлаа харамсалтай байна. За энэ дээр бол хамгийн гол нь бас хөл нүцгэн байх шаардлагыг тавьдаг. Учир нь их юм бол бас гуттай байх юм бол энэ дээр халтраад явж өгдөг байгаа. Хөл нүцгэн байж хөлнийхээ саруугаар базаж гарах юм бол амжилттай гэж бас хэлсэн байгаа. За ингээд баг уул эсгийн 2 дахь уулаар манай жүжигчин отгоо маань авирсаар байна. За Буухай буюу 1-р үеийн нэгч тамирчны бас зайгаа туулсан хугацааг нэгтгээд
нийт 1-р үеийн хугацаа гаргаж байгаа. Дараа нь бол 2-р үе маань эхэлж нийт оноог. За тийм уран гулгаач гэх тийм урлаглаг унж байна уу жүжигчин гэсэндээ. За. Бөмбөлөг хэсэг утга дээр унахгүй байх хэрэгтэй. Хамгийн гол нь багтаа торгуул авахгүй байж гимэн. Амжилт нүрэн. За, ихэдэн духааран газардаж амжилттай даалгавар гүйцэтгэлээ гэж хүүхч үзэж явах шиг байна. Их уул хэсэг рүү жүжигчин отгоо авирч байна. За, жүжигчин отгоогийн хувьд бол нэлээд биерхүү бас учраас харьцангуй хөлний уртаа бортыг ашиглаж даалгавраа гүйцэтгээд байна уу да гэж үзэж байна. Хавцал хэсэг. За, энд бол нэлээд тэнцвэр хэрэгтэй. Цаашаа унаад алга болсон. За, хоёр дахь дээр нь бол нэлээд болгоомжтой мөлхөж явж байна. Хугацаа бол явсаар байгаа. За, ингээд хамгийн сүүлийн хэсэг. Галтуулын оргил хэсэг. За, энэ бөмбөлгүүд маань өөрсдөө аягүй тийм хөдөлгөөнтэй бас холборомтгай учраас энэ дээр их болгоомжтой эв дүүтэй тэнцвэртэй гарч иж багтаа оноогоо амжилттай аавна. За, ингээд даалгавраа ямар ч үлээсэн гүйцэтгсэн канопиг дарж цагийг зогсооно. Цаг. За. За манай жүжигчин отгоогийн цаг болон торгуул нь юу вэ? За отгоо маань торгуул байхгүй 2 минут 53 секунд ирсэн байна. За бас мундаг гүйсэн байна те. За дайжгүй юу бахардж байна. Толгой хэрэглэчихё. Энэ зуны инээмсэглэх шалтгаан Айсландтай хамтран боловсрол визийн хатуу тоглооны нэвтрүүлгийн 1-р үе амжилттай өндөрлөө. Манай шүүгч Галаа маань багуудын буйга тэмцээний оноог танилцуулна. За ингээд нэгэн тэгэлсэн одоо өнгөрсөн гэдэг баг байна. За. За эдний багийнхан 2 торгуултай. Тэгээ нийт 9 минут 56 секунд. Торгуулийн 2 минутыг хасаад нийт нэмээд те 9 минут 56 секунд. За баруун тал зогсоо ямар баг үлэн чинь? Сөрсөн базаа багийнхны оноог танилцуулаач. За сөрсөн базаа баг болохоор 1 торгуултай. За нийтдээ 9 минут 5 секундэд гүйцэтгсэн байна. За ер нь бол нэлийн ойролцоо байна. Багууд бол одоо 2-р үе дээр хамгийн хурдтай, хамгийн эрж хүчтэй багийн ажиллагаа сайтай байж чадах юм бол ялагч болох боломжтой. За 2-р үеийн дөрмийг танилцуулъя. Багаараа гарна. Нэг тоглоомноос нөгөө тоглоом руу шилжихдээ заавал гуруулаа байх хэвээр. Нэгнийгээ дэмжиж өрөх үед нь өргөөд тийм ээ. Татах үед нь татаад хамгийн гол нь багийн ажиллагаа хамгийн мундаг байх хэвээр. Та бүхэн гуруулаа хоосон явахгүй. Энд манай Айсланд маш том амттай зайрмаг байна. Энэ зайрмгийг ачаа болгон авч явна. Гараанаас гараад барианд энэ зайрмагтайгаа орж ирэх хэрэгтэй байгаа тийм ээ. За тэгэхээр бол бид бүхэн саяны эхний 1-р үеийг энэ талаас гараагаа ихлүүлсэн бол одоо бол эсрэг талаасаа бариан гараа бол солигдсон байгаа. Ойлгомжтой юу? За ингээд дүрм ёсороо одоо эдгээр манаас нэлээ эцэцсэн байгаа гэдэг утгаараа танаа хараад явна гэсэн үг тийм ээ. Одоо нэгэнд ихэлсэн одоо өнгөрсөн багийнхан гараанда зэрэг гарсан байгаа. За Айсландийн зайрмгаа бол бас давхар аваад явах ёстой байгаа. Хамгийн гол нь нэг тоглоомноос нөгөө тоглоом руу шилжихдээ багаараа орох ёстой гэсэн дүрмийг баримтлах ёстой учраас энэ багийн ажиллагаа нэн чухал. Түрүүний дүрм бол хിവэрээ унсан тохиолдолд дахиж эхнээс нь яваад 2 дахь унах юм бол шууд 1 минутын торгуул автоматар орох ёстой. За зулагийн хувьд бол гол ачаа болох зайрмгаа бариад хавцлын хэсгээр бол гүүгээл гарлаа. Араас нь жүжигчин цогтой одноо 2 маань бол гүүгээд л байна. За энэ дээр бол багийн ажиллагаа гэдэг маань бол бие бинийгээ өргөх, биеиндээ туслах, бие бинийгээ татах, дэмжих, доороос нь хөших гэдэг олон зүйл дээр бол багийн ажиллагаа нэн чухал. За цогтой гүүгээд байна. Энэ дээр бол хүний бод дурлагсад буюу хажуугаас нь хүмүүс бол бөмбөг шидээд байгаа. Мэдээж тэнцвэрээ олж ядаж байгаа юм хүнд бол тэнцвэр хадаж хатуу тоглоомны бас нэгэн хүнд даалгавар болж ирж байгаа. За одоогийн хувьд бол мөлхсээр байгаа ямар ч байсан хавцал хэсгийг амжилттай даваад ирж байна. За ингээд гуруула багаараа дээшигээ их уул хэсэг рүү авирч байна. За ер нь бол нуулгүй хэлэхэд бол ерөөсө хөдөлгөөний бас дутагдaltaй хүмүүс байх юм бол шууд энчээ бахардаж бас нэлээд сонирн байдлаар нүур амны хувьд нэлээд ягаарлт хийгөө гэж сонирн бол юм байна лээ. Тэгэхээр бол ер нь спортоор хичээлж байх нь зүгээр юм байна лээ шүү гэдгээс энэ дашрам нийт хатуу тоглоомынхаа уран бүтээлчдийн өмнөөс нийт үзэгчтэй ураад. Учир нь их бол хөдөлгөөнд тухайн хүнд бол эргээд эрүүл мэнд
болох учраас эрүүл мэндэд нь эргээр нөлөөлөх учраас байнгын хөдөлгөөнтэй байгаараа сүүлийн үед Facebook-нээс болоод Facebook удаан угаснаас болоод хөдөлгөөний дутагдлалд орж харгалалт үүсэж за тэгээд мэдээж янз янзын улбаатай өвчнүүд үүсэж байгаа учраас та бүхнийг спортоор хичээлж байгаарай гэж уриалж байна. Хөлбөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис маш сонирхолтой багийн болон ганцаарчин төрлийн спортуудыг сонирхорой гэж уриалж байна. За багаараа явсаар энэ нэгэнт ихэлсэн одоо өнгөрсөн. За ингэж бас тийм сонин номон толгууртаа шахаж эргүүлэх нэг хийж байгаа юм шиг эргэж бас болж гин үү да. За хажуунааас нэлээд норгоод өгсөн байгаа учраас оролцогчдын хувьд нэлээд халтарч байгаа. Хөл бол тухайн Айслендийн бас саад бэрхшээлүүд дээр бол нэлээд халтаргаа үүсэж байгаа учраас оролцогчдын хувьд хүнд байна. За хамгийн эхлээд одноо маань бол гараад ирсэн. За энд бол эхний оролцогч дээшээ авирч Олсыг буулгаж агаад багийнхныгаа бол дээш татах дөрөвтэй байгаа. За энэ гурав бол гайхал зогсоод байна. Нэг лифтэнд гацсан гурван нөхөр шиг л хараал зогсоод байна шүү дээ. За эхлээд бол одноогоо дээшээ өргөж өгч байгаа маань. За жүжигчсэн зулаа одноогийн өгзөх хэсгээр духыг байрлуулж өргөж гинэ. За эхлээд ямар ч гэлээсэн жүжигчээ одноо гараад авсан. За олсоо буулгасан. За цогтоо бол гараад авлаа. Зулаа одоогийн буулгасан олсоор дээшигээ авирч. За ямар ч гэлээсэн бүгдээрээ гүүгээд гараад ирлээ. Нилээн ицсэн байгаа болтой. Анх ямар цоглог гурван нөхөр байлаа. Одоо үнэхээр хэцүү байдалд оржээ. За одноо дараарай. За цаг. За нэг торгуулттай 5 минут 2 секунд нэрсэн байна. за гайгүй одноо. Айгүй. Дэшигээ авирах. Дэшигээ авирахад жиг багийн ажиллагаа хэрэгтэй нөө. За Айгүй дэмжиж байна наа. за багийн ажиллагаа хэр байсан гэж үзэж байна. Сайн байсан гэж үуч. Уурлаад байгаа юм уу? Байсан. За ингээд дараагийн баг сөрсөн базаа багийнхан ажилт хийсэн. Агаар За сөрсөн базавагийнхан старт хийлээ. За эмэгтэйгээ бол шууд морин дээр мордуулж байгаа юм шиг хоёр талаас нь манай хоёр оролцогч жүжигсэн залуучууд маань өргөөд өгчихлөө. За жанчин богиндоод болдгоо дээ тэр цаана зүрт. За энд отгоо бол бас харцсан байгаа. За энэ зайрамгийг ер нь одоо энэ чулуу авч идэж гин үү одоо энэ айхтар тийм. Бол тээвэрлээ зөөвөрлөх ёстой байтал шууд нүүлгээд явчих байна. За багийн гишүүдийн хувьд бол хамгийн эхний хэсэг 2 дугаар үеийн эхний хэсэг бол 1 дугаар үеэсээ эсрэг байршлын хувьд солигдож барай байсан газар нь гараа аваад гараа авсан газар нь барай болсон юм аа. За ингээд бөмбөг шидүүлж байгаа. За жүжигчин залуу жүжигчин Жинжимаа бол амжилттай хөөж байна. За жанчин бол нэлээд сандралтын байдалтай байна. Хажуунаас нь бөмбөгийг бол хайр найргуугаар шидэж байгаа. Эндээс унах юм бол дахиад ихнээсээ явах учраас багийн гишүүд бол нэлээд хичээж байна. За отгоо хамгийн сүүлчийн оролцогч отгоогийн хувьд бол нэлээд ядарсан. Тэгээ амьсгаадаад байгаа. За замдаа унах үедээ за манай нэвтрүүлгийн хамт олонны зүгээс бас хажуудаа юмыг яаж өтгөө гэж бодоод янз янзын гэмтэл бэртэлч гэдэг юм уу бас янз янзын зүйл тулгарч магадгүй эрүүл мэндийн холбоотой асуудал үүсч магадгүй гэдэгт гараад эмчийг бэлэн байлгаж байгаа. Араас нь шууд аваар хийж байгаа харагдах юм да араас нь орлоо. За ус цацаад байгаа энэ. Өө шууд очиж. Нэг торгуулсан мав чи шиг аваад. Тэгээ бүгдээрээ аваад цааш. За хин ту гараад. Чийл гарсан байгаа юм. Бодно. Яба. Аба. Шууд ёо. За Жинжимаа бол эмэгтэй хэрнээ яалтч бас спортын төрлийн кинонд тоглосон гэдэг утгаараа арай бас гайгүй байна уу да. За манай отгоо маань бол бүр байхгүй бүр. За дайм бол нэг иймэрхүү юм болох юм байна дөө. Нэгнийгээ чирэл.
За жижима. Инхцэгийн дайн шүү дээ нэг талаараа бол. За эндээс одоо төрүүлж нэг нь гараад түрүүний багийн шиг олсоо буулгаж ирснээрээ гэдэг өөрөөсөө занчив болоод отгоогоо өргөөд л байна. За отгоо бол бүр байхгүй болсон. За эхний оролцогч Жинжима маань бол товчлуурыг дарсан. Гэхдээ энд бол хамгийн сүүлчийн оролцогч товчлуурыг дарснаар тухайн багийн оноогоо дүүрэх ёстой байгаамаа. Манай хоёр чи гүйжээ чи олчод болно. За манай хоёрын үзээд л байна. Жанчив эхлээд гарахаар шийдлээ. Мад хамтлагийн жүжигчин, дуучин. Жанчив маань хэдээшээ гарсан. За жүжигчин отгоогийн хувьд бол бензин дуусчээ. За энд бол яалч бас нэг хөдөлгөөн хийдгүү спортын хичээлдэггүй хүний хувьд бол яалч бас хүндтэй орно. Яалчгүй хатуу тоглоомд хатуу дивжээ болж хувирнаа. За жанчив маань бол яалчгүй багийн ажиллагаа гэдгийг бол тод харуулж нэг гишүүнээ бол яалч хаяхгүй байгаад байна. Энэ бол багаараа хамгийн сүүлийн гишүүнээр цаг зогсох учраас төрүүлжгүйгээд бол ямар ч нэмэр байхгүй. За ачаа буюу Айсландын заримгаа бол шидээдлэн. За отгоо бүр байдгүй. Хөлөө юуг болгоч юу яач. За хөлөө барайлаа. За тэгтээ жанчив бол отгоодоо нэлээд тусалжсэн боловч яалчгүй дөрмийн дагуу ачаагаа авчрах ёстой гэдэг даалгаврыг гүйцэтгэв дээ. За цаг. За баг нэг гişүү яасан бэ? Нэг гişүү замдаа бэрцээ. Цаацсан уу? Амьсгаатаад хөлөө юу болгочлаа. хөлөө юу болгосон? Хөл нь гайг байгаа. Ийм ч очсон байна. За энэ зуны нэмсгэлэл Айсландтай хамтран боловсрол лизийн хатуу тоглооны нэвтрүүлгийн ээлж дугаарын ялагч тодорхой мөч ирээд байна. За шүүгч оноог танилцуулна уу? За нэг гэсэн одоо өнгөрсөн баг маань болохоор нийт 15 минут 58 секундын даалгавар гүйцэтгсэн байна. За баяр хүргэе. За сүрсэн базаа баг маань бол сайн явж исэн боловч дундаа бас нэг маань нэлээх хугацаа алдсан шүү дээ. Амьсгаадаад бас даалгаврыг гүйцэтгэж чадсангүй. Тэгэхээр Зайгаа дуусгасан. тий. Тэгэхээр ялтыг бол мэдээж хэрэг одоо өнгөрсөн багтаа бол өхөр шийдвэрлээ. За маш хаглаа одоо өнгөрсөн. За баяр хүргэе. За ялсан хүмүүсийн сэтгэлийг сонсъё. Тэ өнгөрсөө одоо мөнгө хуваандаа л гэж байна. За жанчив гайгүй юу? Гайгүй манайх ер нь зүгээр. За манай отгоо гайгүй юу? Гайгүй яа. Өөр жоо хөдөлгөөн муутай байсан юм. За ингээд нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Та бүхэн бас 7 хоног ер нь ажлын өдрүүдэд бол та бүхэн дурын заримны 3 уудтайгаа ирээд бол энэ тоглоом дээр тоглох хэрэгтэй болно. Хагас үтнэсээ өдрүүдэд багийн болон ганцаарчсан төрлүүдийн уралдаан болдсон шүү. Та бүхэн бас энэхүү Wipe Out тоглоомыг хүрэлцэн ирж сонирхоор Айсландыг зориорой гэж хүсмээр байна. Тэмцээнд оролцсон урлагийн өндрөөс өндөр амжилтыг хүсье. Агшин бүртэн аз жаргалыг хүсье. За ингээд эргээд уулзлаа баяртай үзэгчтэй.